Үндсэн чиг үүргийн яам байхын зүйтэй гэсэн саналыг тэрвш давж гисэн. Тэр бодлогынхоо дагуу гаргаж тавьж байгаа. За урд өмнө ч гэсэн энэ талаар олон зүйл олон удаа яригдсан. Тийм учраас манай яамны хувьд бол үндсэн чиг үүргийн яам байхын зүйтэй гэсэн ийм бодлого баримтлагдаг. Энэ асуудлаа бол боловсруулад жишээлбэл засгийн газар хуулиудыг оруулсан байж байгаа. Тэгэхээр энэ нь одоо энэ хуулиудын төсөл дээр тусдаад явуул үндсэн чиг үүргийн яам байхын зүйтэй хэсгээ шийдсэний дараа тэрвш давг гişүү нэгдүгээр хэлцүүлгийн үед ярьж болох асуудлаа гэж. За урд өмнө ч гэсэн энэ талаар за бүтээн байгуулалтанд олон удаа яригдсан. Тийм учраас манай яамны хувьд нь хүмүүс ярьж байгаа. Нэг хэсэг одоо зүйтэй гэсэн хүмүүс бол дэмжиж байгаа. Тэгээ энэ зарим нь бол бүтээн байгуулалтанд цэрэг оруулах асуудлыг бас буруу талаас нь ч гэдэг юм уу дутуу ойлгож байгаа учраас одоо дээр үеийн шиг үр зэтүү бариад одоо зөвхөмжтэй тийм албадан хөдөлгөөн маягаар хийнэ гэж болгоомжлоод нэгдүгээр хэлцүүлэх эсрэг байдаг. Өнөөгийн аливаа бүтээн байгуулалт бол өндөр бүтээмжтэй бүтээн байгуулалт машин техникээр хийдэг бас ийм ажил байгаа. Тийм учраас жишээлбэл бид нэр одоо төмөр замд оролцох хүмүүс бол дэмжиж байгаа. За зарим нь бол бүтээн байгуулалт баталсан зэрэг орлогын хүрээнд бол бас манай талаас нь ч гэдэг юм уу дутуу ойлгож нар учраас давхар мэрэгжил олох сургалтыг бол налахын тийм мэрэгжлийн сургалтуудын төвдөр хийгээд гэж тэр бас хөтөлмөрийн сайд одоо сая явж өнөөгийн аливаа бүтээн байгуулалт өндөр бүтээмжтэй сургалтын техникээр хийгддэг. Тэгээд тэндээс харж байхад бол ажил байгаа. Уг нь бол манай ахлагч нар одоо буудагч мэрэгжил эзэмшгээр ирсэн 270 хүндлээс баталсан хоёр ям хамтраад манайг өргөдгөөд буудагч бөгөөд хүнд машин механизмын одоо налахын мэрэгжилтэн болгуулдаг гэж байгаа. Энэний буруу гэж бол байхгүй. Одоо тэрнээс хойш одоо энэ богино хугацаанд ч гэсэн ард иргэд зарим одоо мэрэгжил боловсролын хүмүүсээс яриад энэ хэвтүүдээ хандлага байна. Зэрэг байртаа бас энгийн мэрэгжил эзэмшдэг. За мөн бас тэр сургалт зохион байгуулж байгаа улсууд бол зүгээр одоо залуучуудыг цуглуулад мэрэгжлийн сургалт эрхэлснээс бөгөөд цэргийн хүнд машин байгуулалтанд оруулаад энэ сургалтыг хийх нь бол маш үр дүнтэй юм аа буруу гэж бол мэрэгжлийн сургалт үйлдвэрийн сургуулийн багш нар бас одоо дэмжиж ярьж байсан. Энэ мэтлэнгээр ер нь зүгээр дайны болон дайн бүхий байдал болоход бол бид нар зам тавих ёстой. Эвдэрсэн замыг засах ёстой. За мөн барилга байшин төр болон одоо зориултын барилга байшин байж ёстой. Тэгэхээр энэ ажлыг чинь бол энгийн цагт нь одоо хийж бодит байдал дээр оролцож тэгээд дайны болон хүндэрсэн нөхцөл хурдан түргэн хийх чадварыг манай хамгаалах салбар манай цэргийнхэн эзэмших ёстой шүү дээ. Энэ утгаараа бол ингээд барилга барих, зам барих ажил ер нь зүгээр дайны болон дайн бүхий байдал болоход бас одоо зам тавих шаардлагатай өөрийнхөө бэлтгэл замыг хийж байгаа учраас барилга байшин зүйл биш ээ. Ер нь зүгээр иргэдийн олон хуулиудын хос мэрэгжилтэй болох тэгэхээр энэ байгууллагын ажилтны цаг бол дэмжиж байгаа гэж бодит байдал дээр оролцож ээж тэгээд дайны болон хүндэрсэн нөхцөлд хурдан түргэн хийх чадварыг манай батлан хамгаалах салбар манай цэргийнхэн эзэмших ёстой шүү дээ. Энэ утгаараа бол ингээд барилга барих, зам барих ажил цэргүүд оролцож байгаа. Бас одоо шаардлагатай өөрийнхөө бэлтгэл дадлагыг хийж байгаа учраас зөрчилдөд байгаа зүйл биш ээ. Ер нь зүгээр бодлогын талаар хэн хариулна? Өнөр хоёр зүйл түрүүн хариултаа хангалттай хариулт. Тийм байгуулалтын ажил болцохыг бол өнөр хоёр зүйл бас энэ ялдамт. За